Ажилт хийх. Ажилтыг мөрөгцөхөөс давхар мөрөгцөхт, ижил түвшинд гэсэн 3 төрлөөр хийдэг. Өөрөө буулгагчаас дээш түвшний мөрөгцөг дээр экскаваторыг байрлуулж, өөрөө буулгагчийн ажиллах гадаргуутай ижил түвшинд ухалтгийн ачхыг мөрөгцөхөөс ажилт хийх гэнэ. Энэ нь циклийн хугацааг хурцгаж, экскаваторын үр ашигтай байдлыг дээд хэмжээнд нь хүргэдэг арга юм. Экскаватор өөрийн явх ангийн түвшнээс дээш түвшинд ажилт хийхийг давхар мөрөгцөхт ажилт хийх гэдэг. Энэ нь экскаваторын дэвшилтэд ачих технологи бөгөөд дээд болон доод түвшнээс материалыг ачдаг байна. Зөв ашигласан нөхцөлд бүтээлийг нэмэгдүүлж нэмэлт зардлыг багасгадаг. Экскаватор болон ажилт хийлгэж байгаа өөрөө буулгагч хоёр нэг түвшинд ажиллахыг ижил түвшинд ажилт хийх гэнэ. Ижил түвшинд ажилт хийх ажиллагаа нь мөрөгцөхөөс ажилт хийх уламжлалт аргуудыг бодвол бага бүтээмжтэй мөн өөрөө буулгагч экскаватор хоёр харилцан үйлчлэлцэх магадлал өндөртэй байдаг. Илүү ургаан өөрөө буулгагч материал ачуулахдаа нар зөв тойр хөдөлгөөнөөр явна. Ажилтанд орохоор хүлээж буй өөрөө буулгагч нь экскаваторын шанагны эргэлтийн араа тусаас гадна ажилтын бүх процесс харагдахуйц аюулгүй газар дараалалд орон зогсох бөгөөд зөвхөн экскаваторын операторын өгсөн тохиогоор ажилтад орно. Дараалал зогсож байхдаа урд талын машинаас 20 м-ийн аюулгүй зай барьж зогсно. Ингэснээр урд машины оператор хажуугийн толиндоо ард талаа харах боломжтой болдог. Дараалал зогсож байхдаа ухарж болохгүй. Урд талын өөрөө буулгагч ачуулсны дараа ажилтад ороход бэлтгэх ба экскаватор шанагаа өргөн зогссоноор дараагийн өөрөө буулгагчийг хаан зогсох байрлалыг зааж өгнө. Экскаваторт ухрахдаа богино зайд маневр хийн болгоомжтой хөдөлж ардаа байгаа зүйлсээ хоёр толиндоо харж мөрөгцөглөө арын дугуйг авируулахгүй, твшний эрэмгээр мөрөгцөхийг мөргөж давуулан зогсоохгүй байхад анхаарч ухарна. Экскаваторын оператор дуут тохио өгснөөр бүрэн зогсож ажилтаа хийлгүүлнэ. Материал ачиж байх үед арааг салгаж, зогсоолын торомзог идэвхжүүлэн бүрэн зогсолт хийн. Энэ үед кабинаас гарах буух үйлдэлүүдийг хориглоно. Ажилт дууссан нөхцөлд экскаваторын операторын өгсөн дуут тохиогоор хөдөлж явна. Хэрв оператор дуут тохиогоо үргэлжлүүлэн өгсөөр байвал энэ нь ачих хэсэгт ноцтой нөхцөл үүснээ дохио юм. Экскаватор нь дам болон давхар мөрөгцөхт ажилт хийхдээ өөрөө буулгагч экскаваторын ачих тохиромжтой байрлалд орж ирмэгц дуут тохио өгөн ажилтыг хийж эхэлнэ. Өөрөө буулгагчийн твшинд ачааг зөвхөн хажуу ба ард талаас нь ачна. Экскаваторын шанагыг өргөх эргэх үйлдэл хийхдээ өөрөө буулгагчийн твшийг шүргэж гэмтээхээс сэргийлэхийн тулд анхаарал болгоомжтой ажиллах шаардлагатай. Экскаватор нь ажилт хийлгэж байгаа өөрөө буулгагчийн бүхээгийн дээгүүр болон бусад машин техник, бульдозер эсвэл хүмүүсийн дээгүүр шанагыг дагуулж болохгүй. Ижил түвшинд ажилт хийж эхлэхээс өмнө ухалтын нээлттэй бүх ирэмгийн дагуу хамгаалтын хөмсөг байгуулна. Өөрөө буулгагчийг ухрах үйлдэл хийхээс өмнө экскаваторын шанагыг байрлуулсан байна. Экскаваторын шанагыг өргөх, эргэх давцангаар эргэхдээ өөрөө буулгагчийн твшийг шүргэж гэмтээхээс сэргийлж анхаарал болгоомжтой байх шаардлагатай. 180 градусаар эргэх шаардлага гарсан тохиолдолд ажилт хийлгэж байгаа өөрөө буулгагчийг шүргэхгүй тулд эсрэг ачааны эргэлтийн аюулгүй зай авах ёстой. Авралаг материал ачихдаа дараах санамжийг дагаж мөрдөөрэй. Эхлээд твшинд нэг утгалт сул материал хийж дэвсснээ дараа авралаг материалаа ачих ба тээвэрлэлтийн явцад налуу зам дээр авралаг материал унахгүй байх нөхцөлийг бүрдүүлж сул материалаар твшний ард нэмэлтээр ачиж бүрэн эрсдэлгүй болгоно. Мөн ачааг нэг талд нь буюу хазгаа ачихгүй байх, хит урагшаа болон хит хоошоо ачихгүй байх тал дээр анхаарч ажиллаарай.